За өдөр тэг баг энийг бичлэг гэсэн чинь нуруу утсан. Тэгээ нуруу хандлаж байгаа нэг бичлэг та. Тэгээд яг өмнө бичлэгэн дээр жоохон худлаа том нарцсан. Тэгээд дотны найзууд юм ахнар харуу шоолж магадгүй. Маш зовлон үдсэн энэ төргээ ярьсан. Гэтэ яг одоогийн би өөрөө гэдэгтээ бас нэг учиргүй бүх юмний цаана гарцсан. Үнэхээр хүн тууламгүй зовлон туусан хүн гэж боддгоо л дээ. Зүгээр сонгосон замаасаа болоод тодорхой хэмжээний тиймэрхүү зүйлүүдийг бол туулж үзчихсэн гэсэн. Осын харилцаанд байж тэр тийм эсвэл хараа хэлжсэн чинь анх харилцажсэн 18 жил үед харилцажсэн тэр одоо охины найзууд нараа ирээл чамшиг юм сони юм ярьдаг. Чамшиг юм тэнэг хүн ер нь маа найзаас хол байх хэрэгтэй шүү. Юун сонин урт нас вэ? Юун сонин лам мам бэ? Юун тасгал масгал вэ? Чи юу ярьдаг сонин гар вэ? Маа найзаас холхон байгаарай тэр гэл. Тэмдэг үг сонсч ирсэн үед байгаа. Тэгээд гэрийнхнаасаа ч юм уу найз нөхдөөсөө шоолуулах үе зөндөө байна. Чи ч одоо жоохон залуу юм би чи юу яриад байгаа юм бэ? Хороо дээр мөнгө л чухал штэ. Юун урт наслах вэ? Юун цогц тасгал вэ? Юун төвд вэ гэл. Гэтэ яг үндэ тэр хүн хуудсан чирүүлж хараагүй. Энэ яг номын үзэл эргүүл үзэх юм бол төвдөлтөйч нэг холбоотой ном биш. Гэх мэтчлэн ойлгоогүй зүйлээ хүмүүс муулах аяг амархан байдаг байхгүй юу? Тийм болохоор одоо яг хийж байгаа дүгнэлт юу юм бэ гэхээр хүмүүс угасаал ийм байт юм байна. Гэхдээ тэд нэр муу болохоор ингэж байгаа биш. Зөвхөн хүмүүс өөрсдийнхөө ойлгох ёстой анхан шатны амьдралын тухай мэдлгүүдээ олж аваагүй байдаг учраас аливаа зүйлийн тухай хэдэрэг хөнгөн дүгнэлт юм байна да. Гэтэ хөөрхий тэднийг бас ингээд өнгөрөөгөө сурч хэрэгтэй штэ гэсэнтэй дүгнэлттэй болцоо байхгүй. Тэгээд яг тийм өгүүлбэр хэлж байгаа хүмүүстэй зодтолдох хэцүү. Би нотолж чадахгүй юм чам. Тэгэл дээрлхүүлээл бослтгуугаар л явж исэн. Яг явсныхан дараа мэдээж ганцаараа уйлжлээсэн л та хэцүү юуд байгаа. Тэрнээс хойш ч зөндөө болно. Яг ер нь хүн эртөө хүн заяа. Ингээд харилцаанууд дээр яг одоо орчин үеэс чи хүнээс чи ингээд мөнгө төгрөг танил талаанаа зэм ингээд шаардж байгаа шүү дээ. Тэр биш ингээ өөр юм хийгээ явах хэрэг доромжил авах магадлал нэгсдэг. Гэтэ одоо бол буцаагаад би тиймэрхүү зүйлсүүдийг хөөхөд боломжтой байхгүй юу? Тиймэрхүү зүйлс хөөх гэж эхэлж байгаа. Тэгээд яг хэлэх гээд байгаа үндсэн санаа нь юу юм бэ гэхээр ингээд та нарт ингээ өнгөрсөн амьдралаа хоод үзээрэй. Та нарт тиймэрхүү зүйлүүд зөндөө байгаа. Гэтэ ах эгч нар энийг мэддэг ялангуяа. Юу тийм хөрслөөл хүн амьдрдаг тахгүй юу та. Тэгэл тийм хогийн харилцаа үүсгэлээ дараагийн харилцаа. Яг тухайн үед хэцүү амар хүн санагдана. Заримдаа хүмүүс бууж өгнө. Тэгээд одоо тэ өсвөр насныхан ч юм уу бууж өгж байгаа тийм зүйлүүд бас сонсогддог байсан. Тэр бол харамсалтай зүйл. Хүн бол төрөх бол гоё зүйл байхгүй юу? Та зөвхөн нийгэм муухагаас болж өөрийнхөө амьдралыг өөрийнхөө дахин давтчихгүй байдлаар мэдлсэн юм зүйлээ буцааж болохгүй. Эсвэл муу аав ээж, муу гэр бүл, муу найз нөхөд, муу хань гэдэг зүйлсээс болоод өөрийгөө хүүлж болохгүй шүү дээ. Үргэлжлүүлэл амьдралын сайхан зүйл нэг юм бэ гэхээр та олон зүйлийг таних хэрэгээр алдаа гарах магадлалыг багасдаг. Эсвэл алдаа гаргалаа ч гэсэн тэр алдаанаасаа илүү суралцаад урагшлах тийм чадвартай болчдөг байхгүй юу? Тийм чадвартай хүн тэг хэцүү байдал болгоноос гарч сурсан хүн л чихэн дайчин хүн байхгүй юу? Тийм болохоор асуудлыг гой зүйл гэж хардаг болсон байдаг л да. Яг одоогор бол би тэр хандлагыг суулгах гэж хичээж байгаа. Гэхдээ яг баян хүмүүс юм уу? Ер нь олон зүйлийг туусан хүмүүс яад юм бэ гэхээр асуудлыг гой зүйл гэж хараад асуудлыг нүүр тулаад шийдсээр хагаад тэндээ бүр тасалтай болцсон байдаг. Өөр хүн бүр ингээд хөл гоншгоноо суучмаар тийм нөхцлүүдэд бүр энийгэл 50 байдлаа хадгалж чаддаг байхгүй. Тийм болохоор тэрийг л яг муу амьд явахаар сайн өгөх энэ төр гэдэг өгүүлбэр хэлж болно. Тэрнээс биш зүгээр үедээ зүгээр энгийн яг хэлж болохгүй ситуаци дээр тийм ингээд зүгээр л яг тухайн үеийн зовлонгоор бүх зүйлийг дүгнэнгуудаа амьдралаа дуусгах шийдлийг хийгээрээ. Амьдрал бол хангалттай гой зүйл юм шүү. Одоогийн би бол юу гэж бодд юм бэ гэхээр харин ингээд энэ зүйлтэй баяртай байдаг. Олон зүйлүүдийг үргэлжлүүлэх боломжтой болсон. Нэг үе одоо илүү олон хүнтэй харилцах боломжтой болсон. Тэгэхээр ийм олон зүйлсүүдийг туулаад цаана гараад үзчих юм бол хүн олон ингээд юмыг байгаа юмдаа сэтгэл хангалуун байж сурна. Ингээд өөдрөгөөр харж сурна, гомдлогоо болчихно. Аав ээж рүү ядж уулахаа болчихно те. Бид яг муу ухаагаар хэлдэг аав ээжтэй шууд биш маха тойроор гомддог байсан үед байгаа. Тэгээ одоо болохоор яг гомдоо болцсон. Гомдлогоо болцсон гэх юм уу? Гомдчмаар өмнө үед зөндөө байдаг. Ингээл аав ээж уурлах, загнах үед байна. Тэгэл
урдаас нь ингээд уурлмаар ч юм шиг санагддаг үед байна. Одоо бол би ерөөсөө тэгж муудалцах болчихсон. Яг бол энэ хүмүүс ганц хүмүүс. Тэгээ би миний ярьж байгаа зүйлсийг ойлгохгүй учраас би энэ хүнд загнуулдаг ёстой гэж боддог. Тэгээд чимээгүй байдаг болсон. Тэгэхээр ядаж энэ бол нэг ахис дэвшил болж байгаа байхгүй юу? Тэгээ явандаа би баг ингээд дормжсэн ч гэсэн уурлсан ч гэсэн миний энэ зүрхтлийн эмзэг цаг талцсан ч гэсэн энийгээд байж ах хэмжээний чадaltaй болох байх л та. Яг одоогийн байдал дээр тэгж чадаагүй. Гэхдээ энэ жил биш магад энэ жилдээ юм уу дараа жил энэ ийм чадрыг эзэмшүүлчихэд илүү ойрхон байхаасаа гэсэн хүсэлтэй байгаа. Дээрээс нь би бол баян. Яг тэгэхээр надад аав ээж байна. Гэр бүл байна. Бүх зүйл байна. Тийм. Мөрөөдөл байна. Хин ч ойлгохооргүй тийм ихэнх хүн мөрөөдөл олоог байдаг. Настай хүмүүс хүртэл заримдаа мөрөөдөл олоог байдаг. Амьдрал готгоо зэрэг олоог байдаг. Тэг ядаж надад хийх зүйл байна. Гэх мэтчлэн хэрвээ яг танд шалтгаан байгаа бол зовлон байгаа бол тэр зовлонгийнхоо цаана гарч үзээд илүү урт удаан амьдрах тэр хүчин хүсэл эрмэлзлээ олоорой. Бүтээгээрээ. Тэгээд амьдралыг олон талаас нь боддог болоорой. Тэгээд амжилттай болоорой. Тэр үедээ энэ мэдлэгүүд танд туслах болно. Баярлалаа.